Би болохоор юу болсон бэ? Би болохоор гараад явж байна. Тийм. Гэртээ байхаар яг үүндээ бүр ганцаараа байхаар би бүр ингээд тавчтаад байгаа байхгүй юу? Би ганцаараа би чаддаг болохоор нөхөр намайг гоё юм авч дээрээгээд мөнгөсөн тэгээд тэр мөнгөө өрөх гээд явж байна. Би жилийн одоо 12 сарын 31 ч юм уус 1 сарын 1-нд ч юм уу ингээл дараагийн жилээ ингээд төлөвлөж бичдэг штэ. Тэгээд тэр төлөвлөж бичдэг юмаа би энэ жилээ бол ерөөс бичээг байхгүй юу. Тэгээд яагаад ч би айгуу завгүй байсан. Тэгээд угаасаа бичих тийм хугацаа мань байгаагүй. Тэгээд одоо би энэ хугацаагаа би ямар нэг өөр зүйлд ашиглахгүйгээр би зүгээр л юмыг төлөвлөж хийхийг өнөөдөр зорж ийн лайв TikTok дээр хальт нэг 10-20 минут хийчихэд энэ жилийн төлөвлөгөөгөө тэгээд сайн гаргая гэж бодож байна. Одоо би бүр гадуур явахдаа интернет надад уг нь хэрэгтэй байдаг гэсэн. Одоо би бүр гадуур явахд юусоо интернетний шаардлага хахгүй ингээл сайхан юм бичээл ярьдаг болсон доо. Тэгээ миний бичлэгнүүдийг яг үндэ айгүй жоох хүүхдүүд үздэг юм лээ TikTok дээр. Тэгээ YouTube дээр бол яг ямархуу одоо насны хүмүүс үздэг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд ямтач одоо ингээ миний хувьд ингээ бодож байгаа юм гэх юм бол би зүгээр та надад айгүй хүч болж байгаа шүү. Яг миний найзууд шиг ингээ намайг миний бичлэгийг хүлээдэг. Айгүй хань болж байгаа шүү та нар. Ингээ би бичлэг хийхдээ хүртэл айгүй тийм кайфтай байгаа. Энэ нөгөө тоглоомын талбай байна. Ингээ хүүхдүүд тоглож юм. Би бичлэг хийсээр тэнд сүм бэ. Анхаараа айгүй бүрхэг юм аа яаж хаад. Гэтэ энэ бүрхэг байлаа гэж бодоход би одоо тэгээд юм орхон чайшин яг л урталтаа уршаа сэтгэл юм хийхгүй л бол ийм гадаа бүрхэг бороо орж ингээд юмор өдөрт хүмүүсэд ч тэгж болохгүй шүү. Юмор ах тэгээл тийм цаг хугацаа байдаггүй мэн үү. Айгу завгүй хүмүүс чинь ер нь бол тийм юм байдаг юм уу. Би Туркид хэдэн жил амьдрахтаа Watsons гэдэг дотор солонгос юмнууд материал юмнууд зардаг гэдгийг би одоо л ойлгосон шүү дээ. Би эндээс ингээд гой ингээд нүүрний бүтээгдэхүүн олох боломжтой эснийг ногдсон гэвэл яг уу Анталиад байдаг байхгүй юу? Уг нь Анталиад яг эдгээр зөндөө идэв заяа. Тэгээ би ороод за дандаа түүрх юм байна да. Би ямар ч тач өөртөө ойрхон тэгээд гайгүй газраас авах юм байна гэж бодоод Watsons руу ерөөсөө ордоггүйсэн чи энэ түүрхтэй солонгосын Оливион гэж байдаг шүү дээ. Оливион шиг тийм юм байсан байлээ гэсэн би бүр хэдэн жилийн дараа мэдээлэл аваа. Тэгээд би тэндээс солонгост нэг нүүр угаадаг шингэн ингээд саван авсан байхгүй юу? Тэгээ тэр шингэн саван бүр амар сэлэг. Бүр миний нүүр бүр ингээд бүр цэвэрхэн болоо. Тэгээд нүүрэн дээр ингээд жоох ингээд нойртой байсан ч нойртойс ингээд жоох ингээд гараад идэх байхгүй юу? Тэр нь бүр ингээд басаад нүүр бүр маш гоо чийшэлтэй ингээд угаасны дараа чийшэлтэй байгаад гэсэн. Тэгээд түүх юм хот нэг юм савангууд ч бүгдээр амар тийм буурашуулдаг байхгүй ялангуяа нүүрний ингээд саван. Гэсэн би яг буцаал тэрийг авсан чинь амар гойс мэдс тийм солонгос бүтээгдэхүүн хэлсэн чинь миний нүүр шууд ингээд оохал авч байгаа юм чинь. Энэ дээр юу байх юм бэ? Гарт тоолондоо ийм газар харагдсан хгүй. Эндээс юм аа гэдэг юм уу? Нэг хоол авч. Buraya oturabilir abla. Ini turun. Карт уншихгүй байл яг уу. Идээд тусны дараа кафед ороод ирлээ. Тэгээд миний карт уншдаггүй. Тэгээ би ингээд энийг өөр газар уншуулчихаа. Тэгээд надад хамт шиг кафе ороод би энэ ч манд нэ цагаа тэгээд энэчнээс чамд бэлэн мөнгө аа. Тэгээд би энэ илүү уншуулад ингээд яачаа гэсэн чинь намайг яахын зүгээр гээд явуулчих юм. Тэгээд кафед ороод ирсэн байна. Тэгээд одоо ингээд юмнуудаа гаргаж ирээ. I don't know. But my heart like I must give back like this feeling.
маш их цагийн байртай юм хийж эхлэхгүй бол би бүр ингэ хийж чадахгүй. Ada ini mini ni dah. Hot chocolate. Ini kok saya pilih dua orang ini. Шарам гээ. Царайн гээ тань баганы хэмжиж чинь. Нэг хөөсөн чинь чирэн нэртэй. Тийм цай. Honestly, it's strange. I don't know why people drink this one. I don't know. Did you like it or not like it? It's strange. It's different. It's like Can I taste yes. If you not feel dirty. If you don't feel dirty, I'm not. if you're gonna feel dirty, I don't drink. If you drink, I'm not drinking. Maybe it's gonna mix a little bit Vanilla, sugar, like honey. honey. You Maybe. like honey? Come on. Don't like? I don't like. It's your taste, But we can try. Maybe can be more better. Yeah. Say no. Say no. I hope. You can taste it like this. Thanks. You're welcome. Enjoy it. Oh, he don't speak like that, like gangster, but I think it's better. It's better. Энэ нөгөө цайн жоохон тийм чихлэг болоод ирэхээр арай гайгүй цай байна. Ингээд нэг таньдаг газараа ингээд байн ингээд юм ашигтай гарч өнгөө цай аваад өнгөө юм дүү. Маргааш нь алсан байна. Тэгээд одоо би та бүхэнд өчтөр юу хийсэн талаараа хэлт харуулъя заяа. Өчтөр бүр битүү ингээд бүр сууж агаад яг л 2025 оноо бүр ингээд битүү төлөвлөгөө гаргасан. Тэгээд ингээд яг юу хийх гээд байгаа юм бэ? Яг ямар тоонд хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ би бүгдийг нь гаргасан. Тэгээ бүр хуваартай гаргасан. Тэгээд Google календар дээр гэрчлэн ингээл тэг өглөө 8 цагаас босоод ингээл скул дээр хичээлээ заавал сонсно гэл. Тэг ганцхан өдөр одоо бүтэнсээ өдөр нь би ингээд оройхон босч болно гэл. Бос өдрүүд ингээд фитнес тэл TikTok бичлэгээ хийх, TikTok бичлэгээ edit хийх гэл төрк хичээлээ хийн ингээл Instagram дээр ингээд Google Keep дээр болохоор би ингээд мөрөөдлөс хамраа ингээд хийсэн. Тэгээ та бүхэн сонирхолтой юм бол тэгээ би ингээд миний зорилгууд юм байна. Тэгээд зорилтууд нь юм байна. Энэ жилийн миний хүрэх одоо зүйлсүүд юм байна. Яг иймэрхүү юм хийсэн. Тэгээд за контентоо би гээд яаж хийх юм бэ? 7 хоног юу хийх юм бэ гэл ингээл контентод юу хэрэгтэй аваа гэдэг юм чи бичээл. Тэгэл ингээл контентын санаануудаа ингээл бүгд ингээд бичээл. Тэгэл сар бүр ингээд тоо үзүүлэлтээ ингээл бүгдийг бичсэн байгаа гэд TikTok хэм. За энэ болгоно би тэгэл энэ жилдээ би ийм болохоор төлөвлөсөн байна. Та бүхэн хэрвээ ингээд юмаа төлөвлөдөг бол үнэхээр мундаг байна. Үнэхээр сайн байна гэхдээ хүсэл гэдгээр биш. Ингээд яг тоон үзүүлэлтээр ингээд яг хийгээсэй гэж та бүхнийгээ хүсэж байна. Тэгээ би өмнө нь дандаа хүсэл төвтэй бичдэг байсан. Тэгээд би ийм болмаар байна, би турмаар байна, би ингэмээр байна гэж дандаа бичдэг байсан. Тэгээд тэр бүхэн минь яг үнэндээ биелж байгаагүй. Тэгээ яг энэ 2025 онд би яг энэхэн дагуу, яг энэ тоо үзүүлэлтийн дагуу дагаж явахыг хүсэж байна. Тэгээд та хэрэг 2025 оныхон одоо мөрөөдлийн самбараа гаргаагүй, тэгээд ингээд зорилгоудаа ингээд бичээгүй, ингээд бүр ингээд тоон үзүүлэлт ингээд бичээг байгаа бол яг ингэж бичих хүсэж байна. Тэгээд тэтэр балаа аваад ингээд
Бичээрэй. Дараагийн блогоор олцъя.